хууль санаачлагч нар одоо их ерөнхийлөгч байдаг юм уу, засгийн газар байдаг юм уу, эндээс нэг орж ирээд нэг зүйл ярихдаа нэг үгийг их хэрэгэлдэг болсон. Хайлч хууль төсөвч бай босоо зөвлөрч. Энийг тогтоох нь их хурлын бүрээ ирэхээ та нар яаж ч баталж болно гэдэг үг. Яаж ч баталж болох юм бол бодсон санснаас ч өөрөөр батлах гад хэд өөрчлөлт альжгүй болгол хуулиа татаад авчтгал болох хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор энэ хуулиар санаачилж байгаа энийг ингээд бодит хууль болгоод үр дүн түргээд үйл хэрэг болгоод тэр үзэл санааг нь тодтогоод улс үндэстэнд ард түмэнд бүгдд нь сайн зүйл болгохын тулд энэ зүйлийг нь асах юм бол энэ хуулийн амин сүнс нь алга болчих юм аа. Энэ зүйлийг оруулахгүй бол энийг өөрчлөх юм бол энэ хууль батлагдсанараа зүгээр л хоосон цаас болж хувирна гэдэг үгийг хэлж чаддаг баймир байна. Их хурлын гишүүдийн бүрээ ирэхээ та нар энэ хуулийг өөрчлөлтөд одоо ямарч баталж болно гэдэг үгийг болж өгвөл баг хэрэгэлмээр байна. Нөгөөх нь эргээгээд их хурл дээр орж ирээд янз бүрийн гоё олон сайхан утга санаа дэлгэрээд баахан чимэг зүйл зүүждэг. Тэр нь амьдралд угаасаа тэр хууль хэрэгжих боломжгүй болгочдөг. Нөгөө хууль хэрэгжүүлэх гэхээр бусад хуультай зөрчилдөнд доторх хоорондох зохистой байдал нь алдагдсан байдаг. Энийг нэгдүгээрт хууль санаачлагчид анхааруулаа хэлж өөр хууль төсөв хэлцэж явах үеч ч гэсэн ярьж ирсэн иймэрхүү үгүүд тийм болохоор дахиж ийм байдлаар хандахгүй байхыг мэдээж их хурлын хууль тогтоох халдшгүй бүр ирэх байж байгаа. Гэхдээ санаачлагчийн хууль явж өгөөгүй тохиолдолд санаачлагч хуулиа татдаг байх ёстой л гэдэг зарчмын асуудал хэлж байгаа. За дараа нь хар оройт монголчууд энэ хар оройтыг шинээр дахин байгуулна гэхэд ер нь эсэргүүцэж үг хэлэх юм уу коноп дарах их хурлын гишүүд бараг гарахгүй дээ. Дэмжихгүй байхын аргагүй л. Тэгвэл энэ хуулиар манай энэ хар оройч чинь яг ямар хот болох улсын нийслэл болох гээд байгаа мó төрийн захиргааны төв байгууллагууд нь нүүж очих гээд байгаа мó аялал жуулчлалын уламжлалын одоо хот болох гээд байгаа мó үйлдвэрийн хот болох юм уу? Энэ тухайд нэг тэр хэв шинж одоо хотын тэр хэв шинж нь ямар байх? Яаж төсөөлж байгаа? Зүгээр аялал жуулчлал явдаг л хот байх юм уу? Тэгвэл хэдэн хүн амьдрах яаж? Үйлдвэрийн бүстэй байх юм уу? Бүсгүй байх юм уу? Засаг захиргааны одоо улсын төрийн захиргааны за асуултанд хэм хэн хариулах вэ? За ажлын хэсгийн 4 номерын микрофон. За дотор гишүүний асуулт хариулъя. За тэр таны санал бол яг зөвхөн хууль яагаад гарах гад байгаа юм бэ? Яагаад одоо энэ хууль одоо ийм яралтай байх хэрэгтэй юм бэ? Төрөүний хэлсэн бас бүх нийтийн үүс гэдэг. Энэ бол зөвхөн Монгол одоо амьдарч байгаа Монгол иргэдийн одоо үүс биш, бүх Монгол угсаатны үүс. Монголчуудын, дэлхийн монголчуудын үүс болох юм а. Яагаад гэвэл энийг маш их сонирхож байгаа. Дэлхийн монголчууд энд оролцох юмсан гэсэн. Дэлхийн одоо хөрөнгө оруулагч нар энэ юугаар харагдаж байгааг бол олон улсын уралдаан зарлахад дэлхийн 54 улсын 428 архитекторын баг бүртгүүлсэн баг. 3 сарын хугацаа. Тэгээд энэний 75 баг нь яг хар хоринд зориулж төлөвлөлт хийсэн. Энээс 36 нь Монгол улсад ирж өөрийнхөө зардлаараа үзэсгэлэнгээ гаргасан юм байдаг юм аа. Тэгээд энэс харахад бол энэ хар хорим гэдэг бол ерөөсөө дэлхийн одоо үйлс болох юм байна. Энэ бас маш брэнд юм байна гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа юм аа. За тэгээд энэ хотын үндсэн одоо төрх ямар байх юм бэ гэвэл ер нь бол алсын араа 2050 дээр бол энэ нийслэлийн баримжаатай байна гэдгийг заагаад өгчихсөн. 30 он гэхэд одоо тийм зүйлүүдийг хийсэн байх ёстойгоо заагаад өгчихсөн байдаг. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо тэр зарилэгт бол бас ерөнхийдөө эн чинь бас эртний нийслэл байна. Эртний нийслэлээс хэрэгэн. Тэгээ төр захиргааны одоо хот байна гэдэг ингээ заагаад өгсөн. Зүгээр хотын үндсэн төлөвлөлт концепт боловсруулахад олон улсын ч тэр одоо дотоодын одоо бидний мэрэгчлэнгүүдийн судалгаагаар хийсэн төлөвлөлтийн хүрээнд ч тэр энэ бол үндсэндээ 5 одоо тэргүүлэх чиглэлтэй байхаар байгаа. Энэ мэдээж том аялал жуулчлалаа бол бид нар хөгжүүлэх ёстой. Энэ бол маш олон одоо Монголын эртний түүхүүтэнд оршиж байгаа. Энийгээ бол илрүүлж энийгээ олон улсад сурталчлах ёстой. За мөн одоо өндөр технологийн
өндөр технологийн одоо салбарыг тэнд хөгжүүлнэ. За өндөр технологи түвшүүлсэн эрүүл мэнд боловсролын салбарыг тэнд хөгжүүлнэ. Мөн одоо өндөр технологи түвшүүлсэн хүнсний үйлдвэрлэлийн хөнгөн үйлдвэрийн салбаруудыг бас хөгжүүлнэ. За мөн одоо гадаад харилцааны салбарыг хөгжүүлнэ гэсэн ийм чиглэлүүдээр төлөвлөгдөж байгаа. Ер нь бол үндсэн чиглэлүүд нь. Энэ бол тогтвортой хөгжих үндсэн 5 чиглэл байгаа. Бие биенийг нөхөж байж болох 5 чиглэлээ гэсэн үг. Ийм одоо төлөвлөлтийн концепт үндсэндээ хийгдэж явж байгаа. Түрүүнээ дахиж хэлэхэд энэ хуулиар заагдсан үндсэн шаардлагууд, төлөвлөлтөнд тавих шаардлагууд, бүтээн байгуулалт тавих шаардлага энэний дагуу цаашаага төлөвлөх бүтээн байгуулах үед бол тэр архитекторуудын хот төлөвлөгч нарын үндсэн одоо оюуны одоо тэр чадвах энэ заалтанд түшгэлж энэ хүрээндээ баяжиж явна л гэсэн үг.